Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. Сүүлийн үед хүмүүс талах их өөрсдөө барьж сурж ийн. Үүнд би маш их баярлж байгаа. Үйлдвэрийн талах биш, өөрсдөө бариад идэж байгаа нь маш агуустай зүйл. Тэгсэн хэдий ч талхныхаа хөрөнгийг гаргаж авч чадахгүй байна. Маш их бүтлгүүцэж байна гэж байна. Тийм учраас одоо талхныхаа хөрөнгийг гаргаж авч чадахгүй эсвэл гэрийнхэн температур үнэхээр хүүтэн байгаад болохгүй байгаа хүмүүст зориулаад энэ удаагийн дугаарыг хийж байна. За энэ бас нэг юм бэлэн одоо юм фермент байдаг. Одоо хөөлгөгчгүйгээр одоо манайхаар дамбуулыгүйгээр талах байх сонирхолтой хүмүүс. За энэ бэлэн одоо юм культур гэсэн. Одоо йогуртны фермент ч гэж бас байдаг. За энэ болохоор талхных байна. За энийг яаж ашигладаг вэ гэхээр биднэрт болохоор энэ болохоор 2 өдөр шаардлагатай. Ер нь бол ямар нэгэн эсрэг бүтээгдэхүүн хийх үед энд бол явт шаардлагатай. Ямар нэгэн хурдан байдлаар гэх юм бол мэдээж та дамбуулыг ашиглахаас уу ямар нэгэн байдлаар энэ маань ингэж эсэлдэж энэ бактери маань үрчихэд цаг хугацаа хэрэгтэй. За энэ маань болохоор 2 өдрийн дотор бэлэн болдог. За ус гурлаар гаргаж авдаг хөрөнгө гаргаж авдаг бол доод тал нь 5 өдөр шаардлагатай. Тэр 3 өдөр 2 өдөр гэдэг бол үнэхээр худлаа. Доод тал нь 5 өдөр байж тэр хөрөнгө маань үнэхээр чанартай юм хүчтэй болох юм аа. Tribe craft гэж ярьдаг. Үнэхээр тэр чинь ингээд урлаа ягаад ингээд хөөгөө сэвсийхээр тийм хүчтэй болох юм аа. За талхныхаа жор руу оръё. За энэ маань энэ жоронд маань юу хэрэгтэй вэ гэхээр 350 г ус би энэ усаа жинлээд бэлдсэн байгаа. За усыг бол массын хувьд адилхан учраас жинлж болно. Литрийн сав байхгүй бол за бусад шингэн сүү гэх мэт зүйлүүдийг бол жинлж болохгүй, массын хувьд таардаггүй. За яг 350. За тэгээд 300 г бүхэл өрийн гурил хэрэгтэй байгаа энэ жоронд маань. За бүхэл өрийн гурил хэрэг байдаг вэ гэхээр ийм ширхэгтэй ийм том гурил байдаг. Хөх тариан гурил бид энэ жоронд хэрэгтэй. Тэгэхгүй ийм хоёрдугаар гурил гэж ярьдаг манайхаар ийм бор гурил бол хэрэггүй. Эхний үед бол дараа нь хөрөнгөч нь маш хүчтэй болоод ирсний дараа бол энэ бор гурилаа хийж болно. За эхлээд усаа хийгээд энэ одоо уудлаагаа тэр чигээр нь хийчихнэ. Уудлаагаа хийж уусгаад энэ маань болохоор хатаацсан ашигтай бактери гэсэн үг. Энэ бол бороож бол биш. Андуурва таална. За энэ орон та бүхэн өөрсдийнхөө гаргаж авсан юуг ч хийж болно. Хөрөнгийг ч хийж болно. Би болохоор энэ удаад одоо бэлэн зүйл яаж ашиглаж гаргаж авч чадахгүй хүмүүс яаж хийх вэ гэж. Одоо хутгахтаа болохоор модон халбаар хутгах. За би болохоор энэ эсгэх бүтээгдэхүүнүүдээ аль болох усаа одоо ийм шүүлтүүрээр шүүж тий ийм тэгээд халбах ийм хэрэгслүүдээ маш сайн ариутгаж хийж хийдэг. Яагаад гэвэл энд маань одоо амьд организм бактери үржиж байдаг тул би бас тийм хэрэггүй бактери бас өөрхөө хоол хүнсэнд бас үржүүлмээргүй байна. Тийм учраас та бүхэн одоо хийж байгаа хэрэгслээ маш сайн өмнө нь цэвэрлж байгаарэ. За ингээд энийг маш сайн ингээд иймэрхүү өтгөн хэлбэртэй болж байна. За би ийм том сав сонгож авсан. Яагаад гэвэл энэ маань нэлээ массын хувьд их болж ирдэг. Тэгээд дараа нь том сав руу юулэхэд бас төвхтэй байдаг. Тэгээд шууд юм том сав сонгоод авчлаа. За одоо энэ дээрээ гурлаа инэ 300 г бүхэл өрийн гурил жингээ нойлуулж агаад том далбар болохоор сайн харагдахгүй байна. За ингэж яа ихтүүлдэг бас талтай. Мэдрэмжтэй хийнэ. За яг 300 г.
За энийгээ тэгээд сайн одоо ийм зуурмаг, шингэн зуурмаг болтолно. Маш сайн хутгаад. Тэгээ 30-аас 35 градустай тийм халуун газар 12 цаг байлгана. За энэ градусыг яаж тааруулдгийг би бас өмнөх алхны жарууд дээр ярьж байсан. Нөгөө токко буюу 100-ныхаа гэрлийг 50-аас 60 ватттай тийм ерөнхийдөө бол байнгын тийм тогтмол тийм гэрлүүд байдаг. Тийм гэрэлтэй 100-нд зөвхөн гэрлийн насаагаад 100-аа асаахгүй зөвхөн гэрлийн насаагаад тэгээд бүтээгээд тавьчихдаг. Тэр маань яг одоо бидний тэр талхны маань хөрөнгө эсэж бүрэлдэх тэр яг температур маань таарч өгдөг. За бүр болохгүй одоо 100-хгүй өөр юугүй гэж байгаа бол нөгөө нэг халуун гэрэлх байдаг шүү дээ тий. Халуун ус хийчдэг. Тийм гэрэлх халуун ус хийгээд нөгөө хүүхэд үлгэж байгаа юм шиг цуг үлгэдээд тавьчихдаг. Тэгээд усаа одоо ер нь бол 4 цаг тутамд бол салхад болдог. Халуун ус сольж игээд тэгэхэд бол температур маань таарч өгдөг. За бүтэн шингэний хувьд бол ерөнхийдөө ийм шингэндүү маягийн иймэрхүү болно. За одоо энийгээ бүтээж тавиад тэгээд дараагийн өдөр нь маргааш та бүхэнтэйгээ дахин үргэлжлүүлэн хийя. За 12 цагийн дараа одоо иймэрхүү болсон байна. Энд дээрээ дахиад 150 г гүрлийн ус, 150 г гурилаа хийгээд тэгээд дахиад хутгаад 30-аас 35 градус дахиад 8 цаг, 5-аас 8 цаг байлгана. За 8 цагийн дараа маргааш өглөө ямар болсон бэ харъя. Гурил маань. За бүр ингээд хөөгөөд тэг бөмбөлөг гараад ингээд маш сайн ингэж хөөсөн байх хэвээр. За одоо өндөр усны хөхгүй зөвхөн 100 г гурил нэмээд тэгэд барих хэвэндээ тослоод тэгээд гурилаар бүрж агаад тийм зурм хаягээд дахиад 2 цаг байлгаад тэгээд 60 г 180 градуст 1 цаг батгаа бариад бэлэн болно. Тийм давс хийх нэг хоолны албаг. Хоолныг цайны албаг давс хийгээд надад ингэ харж байна. Ингээд маш сайн хөөсөрж ирсэн мод. Маш сайн ингээд маш хүчтэй болж байгаа гэсэн. Өндөр нь ч гэсэн юм баг зэргийн эсэглэндүү амттай. Гэхдээ нөгөө нэг юм бүр эсцэн тийм амт биш. Тийм өнөртэй. Яг явал ингээд нөгөө эсгэж гарсан бүтээгдэхүүнүүд бол иймэрхүү өнөртэй байдаг. За энэ дээр гурлаа игээ утгач. Бас нэг зүйл хэлхээ мартсан байна. Одоо энэ гарсан хөрөнгнөөсөө жижиг ийм цэвэрлсэн шилэнд тастаад авна. Энэ маань дараачийн маань хөрөнгө гэсэн. Дараачиудаа биднэрт одоо ийм ууттай хатаацсан хөрөнгө биш. Одоо энэ нойтон хөрөнгө маань хөрөнгөөр үргэлжлүүлээд талхаа хийгээ явж болох юм аа. За ингээд нэг гаргаад авцсан байхад тэгээ байнгын хөрөнгөтэй болно гэсэн үг ээ. За ойролцоогоор 150-аас 200 г хөрөнгө тастаад авна гэсэн үг. За би ингээ 200 г гурил тастаад авчлаа. 2 г бол тагных нь жин. За одоо энэ дээр дахиад ус гурилаа нэмж баяжуулаад 2 цаг байлгаад хэвэндээ хийгээд талхаа бариад бэлэн болно.